Хэдхэн хоногийн өмнө улсын хурлын дарга Зандан шатрын хуралд нь очиж суусангүй гэх шалтгаанаар Өөр-Хангай аймгийн Санд сумын засаг дарга B Баян-Мөнх гэдэг хүнийг хүзүүн засаг газар нүшиглэж амнистиг бүрэлдэхсэн хэрэг гарлаа. Энэ үйл явдал эмгэнэлтэй гашуудалтай хэрэг боловч огтоосоо зоолгүй альшил санаандгүй л явдал ш. Яг үндэ намуудын бичиж найруулсан зохиол ингэж их дэврэгсэн урт хугацааны үзийн адалтал өнөөдөр хүчирхийлэл болж гарч байгаа байхгүй. Айл 30 жилийн өмнө өөд болсон зориг аксны иргэн талаар болохоор өдөр шөнөгүй ярьдаг. Ягаад гэвэл өөрийнх нь сонгуулийн ажилд хэрэгтэй учраас. Гэтэл нөгөө талдаа жирийн иргэн өөрсдийнх нь хариуцлагагүй үйл явдлаас болоод өөд олцоод байхад чивч мөг байгаа. Энэ хүмүүс өөрсдөө тэгж итгэж өмшдөггүй байж болно. Гэхдээ үндсэн хууль дээр цагаан дээр хараад тодоостод бичсэн тэр текстийг хараад өөрсдөө бүх ард түмний ийм нэг тийм бэлэг тэмдэг гэж үзээд Монгол улсын ерөнхий засгийн газрын тэргүүн гэж үзээд бүх ард түмнийхээ өмнө гарч байгаа. Ар гэрийнх нь өмнө гарч агаад эмгэнэл илэрхийлэх үүрэгтэй шүү дээ. Дээрэс нь төрийн наадам найруулгыг найруулагч ах үндэснийхээ ийм нэгдэл рүү нөлөөлсөн талцуулсан дайсаг нурсан хоёр ч том компанид ажлыг сүүлийн 8 жилийн хугацаанд хийлээ шүү дээ. Сая бид нар сонгуул эхлэхийн өмнө нэг хэсэг 3-4 маш том нэвтрүүлгүүдийг үзлээ. Дандаа гүтгэлэг, ямар ч лаг баримтчалагч байгаад баримтчалах боломжгүй. Төрийн нууцд дандаа байдаг зүйлсүүдийг гаргаж ирж хар PR хийсэн. Нийгмийг хооронд нь талцуулсан. Гэмт хэрэгтнүүдийг зурагтаар гаргасан нэвтрүүлгүүдийг үзлээ шүү дээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш залуучуудыг бүтэн хооронд нь талцуулж хэрэлдүүллээ шүү дээ. Нөгөө талдаа бол энэ Монгол Ардын нам 100 жилийн түүхэндээ угаасаа хүчирхийллийн соёлтой нам гэдгийг монголчууд бүгд л мэддэг юм шүү дээ. Бараг сая ингэж хүн алж байхад бид нар тоохгүй шүү дээ. Монгол Ардын намыг ийм дээрэнгүү дээрлэхүү байдалтай байлгаж байгаа үндсэн шалтгаан бол сөрөг хүч. Сул дорой байгаа, талцаж муудалцж байгаа, хоорондоо ивэ болохгүй байгаа, нэг нэгнийхээ дээр гарах эгоогоо дийлэхгүй байгаа, лидерүүд нь тараа зүгтаачдаг, гадаад гараад нуугдчихдаг. Яг энэ байдалтай сөрөг хүч нь л өнөөдрийн яг энэ нөхцөл байдал бас хамгийн буруутай хүмүүсийн нэг. Одоо энэ ерөнхий сайдаасаа Монгол Ардын намын даргаасаа нөгөө талдаа энэ тэр хурал зохион байгуулж исэн улсын хурлын даргаас нь нэмээд дээрэс нь ард түмний яалт гэдэг Монголын үндэсний ийм нэгдэл рүү нөлөмсөн компанид ажлыг найруулж зохион байгуулсан Хэрэ Баатар гэдэг хүнээс хариуцлага нэхэж. Монгол Ардын намыг энэ улсын хурлын сонгуул тойрог дээр дэвшиж байгаа хүмүүсээс хариуцлага нэхэж. Бүр цаашлаад энэ намд адаглаад олон нийтийн өмнө гараад эмгэнэл илэрхийлэх тэр шаардлагыг адаглаад тавиач. Гэтэ ер нь шүү дээ. Яагаад сонгуулаар хүн өгөх ёстой юм бэ? Сая Өөр-Хангай аймгийн Санд сумд ер нь Өөр-Хангай аймагт өөд болж байгаа анхныхын тохиолдол биш гэж байгаа. Сонгуулаар өөд болж байгаа. Бараг 3-4 дахь тохиолдол байгаа. Ер нь бол одоо яг нэг үгээд бид ч 3 дахь намынхаа даргаыг ийм байдлаар уучлаа. Олон сайхан намын журмын нөхцөл минь насварсан. Одоо ер нь тэгэл манай намад тэр улс төр ажилтсан байсан хүүгээ намын дарга засаг дарга байсан хүн байна. Хурлын дарга байсан хүн байна. Ингээд би 3 намын дарга сайхан журмын нөхцөөс салсан бид үү. Сая өөд болсон тайлагч маань гэрчүүдийн мэдүүлгийн дагуу өөд болохынхаа өмнө би амьсгалж болохгүй байна гэж хэлсэн байна. Яг үнэндээ ийм арчаагүй төртэй ийм их мэдээллийн хүчирхийлэл үзий хадалтын дунд бүгд PR-а бодож даваа борлуулж хол хүмүүсээр өөрсдөө магтуулж бүр хүн алд сонгуул төсөлдөг энэ их заван хүмүүсийн дотор би ч гэсэндээ амьсгалж болохгүй.